Би 422 найзтай. Гэсэн ч би ганцаардмал нэгэн. Тэдэнтэй би өдөр бүр харилцдаг хэдий ч тэдний хэн ч намайг үл мэднэ. Асуудлын гол нь 422 хүнтэй тулж харьцах, эсвэл дэлгэцээр харьцах хоёрын зааг дээр оршино. Би хойшоо нэг алхаад нүдэ нээж үзлээ. Иргэн тойрон хайжаад бодит үннийг олж харлаа. Цахим ертөнцийн үүдийг нээхэд бодит ертөнцийн хаалга хаагдана. Бидэнд байгаа энэ бүх технологи зүгээр хий үзэгдэл. Харилцаа холбооны хэрэг үед би болсон туйлшрал. Энэ өтгөн мангаас ганц л өдөр холдоход чи нэг л зүйлийг харна. Хүмүүсийн төөрөгдөл. Эзэмшсэн технологийн боолн болсон хүн төрлөختөн. Энэ бүгдээс ашигласан баян шунхай хүн төрстөн. Бид хийсэр ертөнцид хэлбэр хөөсөр хин гэдгийг ойлгохоо болж байна. Хувийн имиж, хувийн эрх ашигыг чухалчилсаар сэтгэл хөдлөлөө нууж байна. Хуваалцах дурсамж аз жаргал авчирдагч. Бүтээлцэх найзууд үгүй бол адилхан гэж юу? Найзуудынхаа дэргэд байвал тэд ч таны дэргэд байна. Гэвч групп чатанд уягдвал хинч дэргэд тань байхгүй. Бид бүхнийг дүгэл гэж бусдын хоосон магтаалыг хүсдэг. Гэвч нийгмээс тусгаарлагдаж буугаа мдээгүй мөдөр өсгдөг. Бид ярьсаар байдаг. Бусдад амьдралаа гайхуулах гэж. Гэвч хэн намайг сонсдог бол гэж гайхсаар л үлддэг. Ганцаараа байх нь асуудал биш ээ. Ном уншиж, зураг зурж дасгал хийвэл та цагийг бүтээлж өнгөрүүлж байгаа хэрэг. Хийсвэр орчинд хүлэгдэж, алтан цагаа ямар ч үр ашиггүй зүйл зарцуулаагүй шинж. Тиймээс олонний дунд оргон цар гэдгийг мэдэрвэл одоо л өөрчлөгдөх цаг ирснийг ухаар. Дидэгц майж суухын оронд дэрэгдэх хүмүүстэйгээ ярилцаад үз. Анир чимээгүй автобусанд хүнгүй мэд суусаар би залхажээ. Амаа нээвдэл тэнэг хүмэд харагдана гэж бүгд зүрх шиг болжээ. Хин нэгэнтэй нүдүүдээ хар ярилцахын сайхныг хийхийг бид ойлгохоо байжээ. Инхри өрс маань харна энэ байж байгаа робот шиг амьдралыг эцэст нь тэд бодно энэ хайж байгаа амьдрал нь гэж. Илдэв янзын технологигээр хүүхдээ саадуулж чадахгүй бол өөрийгөө сайн хав гэж дуудах чинь энэ дүрл. Миний багнаас тоглоомын талбай дээр өнгөрсөн найзуудтайгаа өдөр бүр дугуйнаж хөгжилсэн цоорсон өмдөлтөй шалбарсан өвдөгтэй хүүхдүүд нарс модны хүчил дээр байшин барьж зугаасдаг байсан. Харин одоо тоглоомын талбай хөнгөө хоосон буй сэтгэл хөндий санагдана. Хүүхдийн инээд хөөрөгүй орчин тойрон хоосон хөндий харагдана. Бид ухаалаг утас тэний хүмүүсийн цаг үед амьдарч байна. Тиймээс гар утсаа давт хийгээд толгоогоо өндийлэг орчин тойронтойгоо танилцж өдөр бүрийг үнцэнтэй өнгөрүүл. Ердөө ганцхан амьд харилцаа танд ер бусын үр дүнг авчирч мэднэ. Дулаан харцсан чам руу тэмүүлэх мөчөд дурлал чамайг нөмөрөн авна. Мөнхөд дурсагдах энэ хүмүүчэд түүнтэй хамт байхыг чи хүснэ. Түүний гараас хөдлөх, түүний уруулыг үсгэж жаргалтай мөч тохино. Муудалц үе олон гаргач тэр чамайг улам бүр хайрна. Амьдралаа интернетэд тооцох шаардлага танаас холдоно. Алтан цаг мөчөө та зөвхөн хайрт тал зориулахыг сонгоно. Компьютер зараад мөрөөдлийнхөө эмэгтэйд бүгж авч өгөхөд өмнө чинь байгаа энэ бодит хүн таныг гэргий болох болно. Гэр бүлтэй болоод гэргий чинь чамд хүүхэд төрүүлж өгөхөд гэгэлцэх сэтгэл чинь дахин нэг эмэгтэйг хайрлана. Шүндүүлээр уйлах бяцхан охин чинь өсч томроод үүрнээсээ нисэн одоход үлдэж хоцрох эцэг чи нулимстай гараараа талсан. Эргээд ирэх охин чинь бяцхан хүү дагуулж ирэх үед өвөө гэж дуудуулах тэр агшинд өтөл насны жинхэнэ нас жаргалыг чи мэдрэн. Хийсэн бүтээсэн болгоноо чи иргэнэг хараад ганц олдох энэ амьдралаа ямар нэг технологи руу ширтэж өнгөрүүлэх үедээ баярлана. Насны эцэст эхнэрийнхээ гарыг атгаад орныхан дэргэд суухдаа чи түнд хайртай гэдгийг хэлээд духан дээр нь зөөлөн үлсэн. Хариуд нь тэр чамтай учирсан нь амьдралын минь хамгийн азтай тохиол гэж хэлээд эцсийн амьсгалаа хураана. Гэвч энэ бүхэн чамд хизээж тохиолдоогүй. Энэ амьдралаар чи хизээж амьдраагүй. Уцаа ширтэж алхасаар урдаа байгаа боломжоо алдаж байгаагаа чи анзаараагүй. Тиймээс гар утсаа далд хийгээд өөрөөсөө холдвол бидний амьдрал мөнх мус гэдгийг өөртөө сануул. Үнцэнтэй хором муч бүрээ хиймэл ертөнцид бүүхүүлвэл бүх зүйл дуусахын цагт хар уснаас өөр зүйл үлдэхгүй төсөөл. Би ч гэсэн буруутай. Энэ хийсэр ертөнцийн нэг хэсэг учраас бид ярихтаа бичиж, уншихтаа чадалж, хамт байхтаач нүдүүдээ харахгүйгээр энэ хиймэл ертөнц рүү өнгөдөг. Амьдралаа хий хоосон зүйлд бүү зарцуул. Нэг нэгэндээ лайк биш, сэтгэлээ зориул. Хийсэр орчинд хүлэгдэхээ болоод амьд харилцааг бий болго. Анхаарал сарниулах зүйлсийг ардагуул дээ. Гар утсаа далд хийгээд толгойгоо өндийлэг. Энэ бичлэгийг үзэхээ зогсоо. Амьдралыг боддоор мэдэр.